Тэгээ сүүлийн энэ 2-3 хоногт болж байгаа улс төр засгийн газар тойрсон, нам тойрсон асуудалтай холбоотой зүйл дээр бас байр суурь илэрхийлье гэж ингэж бодсон. Тэгээ байр суурь бид нар нэгтгэх нь зөв гэж бодож байгаа. Ер нь 2-3 хоног харлаа. Байдлыг хараад байхад бас асуудал тийм сайн тал руугаа явахгүй байна. Улс орон тохиролтой, ард иргэдэд тохиролтой ийм чиглэл рүүгээ явж магадгүй байгаа. Ингээд ажил ихтэй байгаа учраас нэг 5хан чиглэл, 5 зүйлээ энэ асуудал дээр байр суурь илэрхийлье гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад засгийн газарт одоо хамтарснаа болон засгийн газрын хөв зээний асуудлыг ярилцсан гэдэг бол байж болохгүй зүйлээ гэж ингэж бодож байгаа. Энэ бол манай үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр. Ард түмний хийсэн одоо бид нар ойг тэмдэглэх гээд байгаа 25 жил, 26 жил болж байгаа сонголттой зөрчилдөж байгаа шийдвэрээ. Энд байж байгаа хүмүүс ихэнх нь мэдж байгаа. Айл 1990 онд л бид одоо нам бол нийгмийг өдөртөн чиглүүлэх хүч, гардан зохион байгуулагч гэж ингэж ярьдаг байсан. Ийм залтыг үндсэн хуулиас авч хайсан шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа юм үйл ажиллагаа шүү гэдгийг шууд хэлэх нь зөв байх. Үндсэн хуулиараа бид нар намын засаглалыг халсан, ард түмний засаглалтаа болёо гэсэн. Тэрний төлөөлж хэрэгжүүлдэг хүмүүс бол их хурл, засгийн газар, сонгогдсон ерөнхийлөгч, сонгогдсон хүмүүс байна. Тэгэхээр ийм үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн ийм шийдвэрийг албан тушаалтнууд дагах ёсгүй. Нэг намын 10 хэдэн хүн суугаад юугаа ярьсан, ямар үндслээр ярьсан гэдэг нь тодорхойгүй, хэн гэдэг нь тодорхойгүй. Тэгээ суугаад ийм шийдвэр гаргаж болохгүй гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээр байр суурь бол энэ. Ер нь бүх албан тушаалтан, бүх улс төрийн байгууллага, ялангуяа улс төрийн нам энэ үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалыг дагаж ажиллах ёстой, хэрэгжүүлж ажиллах ёстой, ийм үүрэгтэй, ийм хуультай. Хоёрт нь хэлэх гэсэн юм бол хариуцлагатай байя гэж хэлдэг шээ. Ярьсан хэлсэндээ байя. Одоо манай намуудын дарга нараа энд байж, ерөнхий сайд байна. Засаг байгуулж байхдаа юу ярьж ирсэн эргэж санах хэрэгтэй. Бүлгийн дарга нар байж. Дахид засгийг огцруулахгүй, ийм улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй гэж ярьж ирсэн биз. Тэгээд тулгымцсан асуудлаа шийднэ. Одоо тэр том төслүүдэд хөдлөгнөө гэж ярьж ирсэн. Саяхан одоо 2 намын дарга яг миний хажууд суугаад Зандаа хүүгийн их бол Мия гомбын их бол суугаад бид нар төрийн албыг хариуцлагатай болгоё, улс төрийн намыг хариуцлагатай болгоё гэж ярьсан. Энэ үзэл санаан дээр бид нар тохирсон ш. Тэгээ нэг ярьсан зүйлээ бид нар буцаад байж болохгүй. Нэгэн тохироод ойлголцоод үүнийг засъя гэж байгаа бол үйлдэлээрээ, үйл ажиллагаагаараа үүнийг өөрчлөх одоо тэр буруу гэж үзэж байгаа жишгээ өргөлжлүүлж болохгүй. Олон түмэнд хандсан тэр үеэсээ бид нар бас засч явах хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь их хурл ойрын үед хэрвээ одоо асуудал ярих гэж байгаа бол тэр төрийн албыг хариуцлагатай болох төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Тэр улс төрийн намыг хариуцлагатай болох хууль баталж өг. Тэр сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийг баталж өгөө. Ингэж улс орон жаахан хариуцлагатай болно. Одоо бид нар ингээд яриа сууж байна. Одоо энэ ярьж байгаад итгэдэг хүн улам ховордож байна шүү дээ. Намын дарганч бай, улс төрчинч бай, хинч бай ярьж исэн итгэдэг хүмүүс улам ховордож байна. Ийм учраас бид нар улсаа хариуцлагатай болох гэж байгаа, бид хариуцлагатай болж байгаа гэдгээ үйлдэлээрээ л харуулах цаг болсон. Хийж байгаа ажлаараа харуулах цаг болсон. Харин энэ улс орноо өөрсдийнхөө үйлдэлээр бид нар унгаж болохгүй, энэ хариуцлагагүй байдлыг дэврэж болохгүй гэж бодож байна. За, 3-т нь хэлэх гэсэн юм. 3. Ер нь алдаа гэдэг ингээд бид нар орхигдсон муу зүйлээ давтах хэрэггүй юм байна. Энд байсан олон улсууд мэднэ. 90 онд л гардаг байсан асуудал шүү дээ. За, энэ бол алдаа боллоо. Ер нь сургамж авъя гэдэг. Тэгээ бид нар зарим хуулиндаа өөрчлөлт оруулна гэж ярилцээ. Нам хамт олонныхоо хүрээнд хүртэл ярилцаж шийдэж ийсэн. Тэгээ одоо бид нар хүүхдүүд биш. Хамгийн гол нь бид нар хүүхдүүд биш, нөгөө талаас ард түмэн бас хүүхдүүд биш байхгүй юу? Ард түмэн харж байгаа хүмүүсийг хууртж яана гэж
аль эсвэл бидний ярьж байгаад итгэж जैन зөв болж जैन гэж ерөөсөө бодох хэрэггүй. Хүмүүс бол маш их ухаалаг болсон. Хүмүүс бол бүгдийг харж байгаа, маш их хэрсүү болсон. Та нарын үйл ажиллагаа бүхэн уншиж байгаа. Наана юу яриад цаана юу хийж байгааг уншиж байгаа байхгүй. Ард түмэн бол ингэж чаддаг болсон шүү. Ийм учраас энэ вакуум орчноос бид нар энэ улс төрийн шийдвэр гаргах гэж оролдож байгаа, ярьж байгаа, гаргаж ийн гэж үзэж байгаа улсууд энэ орчноос гарах хэрэгтэй. Хүмүүст бол бидний ийм байдал бол сайхан санагдахгүй байна. Зарим нэг нам дагсан, албан тушаал горилсан, аль эсвэл халагдсан, солигдсон, эргээд нэг ажилтаа болчих гэсэн ч юм уу тийм улсууд л баясаж байгаа баг. Өөр нэг хиннийг дагаад баясаад ард түмэн одоо шийдэх ёстой гэж үгээд байгаа юм байхгүй. Харин хүмүүс ажил алдаж байна. Ийм улс төрийн одоо тогтворгүй энэ байдал, ийм хэл яриа, ийм засгийн газарт одоо үйл итгэх ийм байдал үүсгэж байгаа явдал бол Монголд л хортой байна гэж ингэж ярьж байгаа гэдгийг хэлэх гэсэн. Тэгээ нэг нам нь гар гэдэг, нөгөөдөл нь хуралдаад жаахан сууж байгаагүй одоо гар гэдэг хахад бид нар гарсан ч яг гарахад бэлэн байна гэдэг. Ийм мэдгэл хийгээ сууж байгаа нэг тийм хүмүүс сайн болж гин гэж бодож байгаа бол энэ эндүүрэл шүү гэдгийг. Ер нь нийтлэг эрх ашгаар бид нар асуудал харах цаг болсон. За дөрөвт нь нэг хэлэх гэсэн юм бол ажиллаа бодё бүгдээрээ. Өнөөдрийн засаг хамтраад ажиллаад хоёр намын төлөөлөл нь ороод ингээд бусад одоо улсууд нь ороод ажиллаж байгаа. Энээс илүү юм дэвшил бол яг өнөөдрийн нөхцөл бол би гарахгүй гэж харж байгаа. Асуудал шийдэх. Энээс илүү засгийн газар гарч ирэхгүй. Тэгэхээр ийм байгаа тохиолдолд одоо хүмүүст эргэлзээ төрүүлж болох юм. Ерөнхий сайд нь яваад улсуудтай уулзаад улс орн ямар болж байгаа, засгийн газар яаж сайн ажиллаж байгаа, их хурл Монголын шийдвэр гаргагчид яаж ажиллах болж байгаа тухай яриад ирдэг. Эзгүүд нь тэгээд ерөнхий сайд кабинетээ байгуулсан хүн шүү дээ. Энэ хүнийг дуудаж байгаад ярих шаардлагатай бол ярьж болно. Техникийн эзгүүд нэг юм шийдвэр гаргаад нэг юм хулгайн аргаар хийж байгаа юм шиг. Нэг ийм арчаагүй юм улс төрийн ийм хэлбэрээсээ бид нар бол гарах ёстой л гэж бодож байна. Хайрын улсын нэр, хайрын энэ ард түмний зүтгэж байгаа энэ зүтгэл гэж ингэж бид нар бодох ёстой шүү. Тэр бүхнийг нэг хэсэг нь нураагаад иж ерөөсө болохгүй. Тэгээ одоо нэг тийм сайд хийх хүсэлтэй нөгөө талд нэг тийм хагалж тоглох гэсэн жийд сайд болон чамааг дэмжих гэсэн ийм үйл ажиллагааны учраас явдаг байхгүй. Тэгээ дур эзнээ болохгүй гэж одоо нэг баахан л яриа явж байна. Энэнийг зогсоогоо зүгээр л ажил руугаа орё хэдүүлээ. Их хурл маань тэр өргөн барьсан хуулиудыг батлах ажил руугаа ор. Засгийн газар бүрэн эрхийнхаа хүрээнд шийдэх асуудал руугаа ор. Ингэхгүй бол одоо болохгүй. Их хурлын бүлгүүч гэсэн тэрлүүгээ анхаарах хэрэгтэй. Ер нь улс төр бол нэг тэргүүнтэй шүү. Ард түмний дундаас сонгогдсон энэ бүх ард түмнийг төлөөлж үг хэлдэг нэг л хүн. Хэлсэн байхад бас нэг энэ чигээр ажиллах хэрэгтэй. Ерөнхийлөгч ингэж хэллээ бид нар бодох ёстой. Гэж ингэж энэ байр суурь барьж нэг ингэж явах хэрэгтэй л гэж ингэж бодож байна. За яг хөө хэлээл бид өөрсдийнхоороо хийн, бид явдгаараа явна. Бид ингэ шийдсэн улсууд гэдэг ийм байдал гаргаж болохгүй шүү гэдгийг дахиж хэлье гэж ингэж бодсон юм. Бид нар мэдж байгаа шүү. Та нар бол мэдхийн дээр мэдж байгаа. Энэ үйл явц юу хөрөхийг. Энэ засгал огцорход хүргэн шүү дээ. Дахиад Монголын улс төр, дахиад энэ ард түмэнд одоо тайлбарлах, дахиад нэг хэдэн шинэ хүмүүс гарч ирэх, дахиад нөгөө нэг дур эзнээ болохгүй гэж засгийн газрын гишүүн болох гэж үзсэн нэг хэдэн хүнд албан тушаал хуваарлах гэж ийм л юм болно шүү дээ. Энэс өөр хэн ч хожих. Одоо нэг ийм туршилт хийгээ суугаад байхаа болимоор байна. Тэгээ яаж тайлбарлаач, яаж баталгаа гаргаач, зарим нь баталгаа гарган тайлбарлаа. Тэгээд энэ явахгүй. Ер нь энэ засаг огцорхруу л явна. Явуулж байгаа, явуулах гэж оролдож байгаа. Энийг одоо таслан зогсоох хэрэгтэй. Тэгээ өнөөдөр газар нутгийн ихэнх нь ямар гантай байна. Улаан гам байна шүү. Энэ малчид, тариаланчид юу ярьж байна? Ард түмэн юу ярьж байна? Сэтгэл санаа нь ямар их зовж байна? Энэ чиглэл рүү хандсан алхам хийх хэрэгтэй шүү. Одоо наадам болох гэж байна. Тэгээд наадам гэдэг бол үнэхээр одоо монголчуудын бас энэ эв нэгдлийн хамтарч ажиллахын бэлэгдэл гэж боддог. Төрүүлэх нь төрүүлээд, хоцрох нь хоцроод, унах нь унаад явдаг шудраг ёсны бэлэгдэл гэж боддог. Хэлсэн ярьсандээ байдаг
Монголын уламжлалын бэлэгдэл гэж боддог шүү дээ. Тэгээ бүгдээрээ энэ ард түмнээ бодё. Хэрвээ ийм асуудал засагтай холбоотой янз бүрийн асуудал гарч ирэх юм бол би хүлээж авахгүй. Энэ дээр байр суурь маш тодорхой илэрхийлье. Та нар ч гэсэн тэгэх хэрэгтэй, хүлээж авахгүй л гэж ярьж ирсэн шүү дээ. Хэлсэн ярьсандаа бай. Тавд нь миний хэлэх гэсэн юм бол ерөнхий сайд ажлаа гартаа авах хэрэгтэй. Санаачлагаа гартаа авах хэрэгтэй. Ерөөсөө танхимын асуудал, засгийн газрын асуудлыг ерөнхий сайд л шийднэ. Санаачлагаа гартаа аваад байр суурь тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Одоо нэг намаас юм уу нэг хоёр намаас бүлгээс ингээд шийдвэр гараад явчлаа гэдэг иймэрхүү маягаар тэндээс явсан юм дээр би юу ярих уу гэдэг маягаар ингэж суумааргүй байна. Энэ ерөнхий сайдын ажил улсын хурлын эрх сонгуул болоод түүгээр зохион байгуулагдсан, томилогдсон ерөнхий сайд томилогдоод тэгээд тамга хүртэл үргэлжлэнэ гэж би харж байна. Бид ингэж л тохирсон, бид ингэж л ард түмэнд ойлгуулсан, бид ингэж л ярьсан. Эндээ байх хэрэгтэй гэж ингэж бодож байна. Тэгээ нэг юм тодорхойгүй байдал, бидний энэ хэрүүл оруулалтаа энэ байдал яах гээд байгаа, юу шийдэх гээд байгаа. Энэ бүхэн чинь ард түмний нуруунд дээр өөр зээл болж орж ирж байна. Монгол улсад итгэх итгэлийг унгаж байна. Хүн бүхэн гадна дотн олон хэлийн хүмүүс, олон газрын хүмүүс бүгдээрээ л харж байгаа шүү дээ. Энэ засаг нь байх юм уугүй юу? Нэг нь гарлаа юу болох вэ? Нэг нь гарна гэж энэ юу болох вэ? Нэг ийм одоо шинжтэй байдлаар байж болохгүй. Ийм учраас миний төгсгөлд нь хэлэх гэсэн юм бол ерөнхий сайд асуудлаа гартаа аваа, санаачлагаа гартаа аваа. Ингээд ажиллаа сайн хий. Бүгдээрээ энэ ажил хэрэгээ хийе. Бидний өмнө хийх маш их ажил байна. Богино хугацаанд бас асуудал шийдэж болж байна. Их хурл хуралдаад олон чухал хүлээгдэж асуудлыг яриад явж шít. Хамтраад яриад шийдий гэдэг ингэх юм бол шийдэж болж байгааг харуулж байгаа байхгүй. Засгийн газар бас эрх мэдлийнхаа өрөөнд тодорхой асуудлууд шийдээд бас Монгол руу хандсан итгэлийг сэргээгээд явж шít. Ийм зүйл хэлэх гэсэн юм. Ойлгож байна. Ерөнхий сайдаа болсон үү те? Хоёр дарга бид нар нэгдмэл байр суурин дээр хүрлээ гэж юмж ойлгож байна. Нэг юм чигээр ажиллая. Тэгээд энэ ард иргэд ч гэсэн гадна дотн бүх хүмүүст энэ одоо мэдээлэл энэ юм хүргэх хэрэгтэй. Очих ёстой. Энэ хүмүүс нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Тэр сонгуулийнхаа үед л өрсөлд. Сонгуулийнхаа үед л тэр асуудлаа яар болохгүй бүтэхгүй тэр алсан сольсон ингэсэн тэгсэн гэдэг юм а тэр үедээ л яар. Аяндаа тийм ярих цаг ирнэ. Төвний наан өөрсдөө итгэж байгаа энэ улс төр энэ төрийн үйл ажиллагаанд жаахан ч болов гэрэл асч итгэж байгаа энэ итгэлийг битгий гэж нураа. Тэгээд ажиллаа хийгээд шийдээд цаашаа явъя. За хариулт алга бүгд толгойд өгч ойлгож байна байр суурин дээр байна гэж ингэж ойлголоо.